За бид нар ч одоо ерөнхий сайд маань хаана байна? Хотын дарга маань хаана байна? Бид нэр одоо Монгол улсын хөгжил ярьж байгаа бол энэ хүмүүс байхгүйгээр бүрэн бүтээ ярьж чадах уу? За нөгөө талаар одоо их хурлын дарга маань тэр сайд нь байхгүй, энэ сайд нь байхгүй гэж ингээд ахыг. Тэгэл байнгын юм явуулж байгаа юм. Ер нь яагаад одоо ийм хариуцлагагүй юм бэ? Ийм хариуцлагагүй гарч энэ улс орн хөгжинэ гэж одоо хийх хин найдах юм. За одоо ингээ ярьж байгаа юм хараад байхад байж байгаа юм энэ төр бол бүгд л их сайн сайхан болж байгаа юм шиг сайн сайхан болж байгаа бүтэж байгаа ийм байдалтай юм яриад их юм. Улсын төсөв бол маш их данг гайсан томорцсон. Орон тоогод ихссэн. Ийм л байгаа. Гэтэл иргэдийн амьдрал эсэргээрэл биш шүү дээ. 24 25 онд одоо хэд гिचний хүн ядуур засгарсан юм бэ? За гинтгэл одоо 26 онд 5% ядуур багасах юм гинэ. Одоо энд итгэж байгаа хүн байгаа юм энэ дотор. За тэрийг асуучих. За тэгээ орон тооны сомготгол хийнэ гинэ. Энийг дистрата хийсэн дээр явах уу? Ганцхан жил 5% биш. Энэ жилээс эхэлсэн дээр улсынхаа төсвийг одоо оруулаад ирэл дээ. Тэгээ энэ дээр ярилцъя. Хийгээ явъя гэсэн юм санал оруулж байна. Тэр хийн гэсэн юм дандаа л ирээдүйн цагтаар ярих юм. Удахгүй тийм болгоно, ийм болгоно гэдэг. Тэгээ энэ иргэд ч одоо эх орноосоо дайж идэв шүү дээ. Одоо би нийгмийн хамгааллын яамнаас асууя. Ер нь залуучуудын одоо хэдэн хувийн улс орондоо үлдэж амьдрах юм хүсэлтэй байна. Ганц жилийн өмнөх судалгаагаар бол иргэд одоо бүгд танаа яамнаас ярьсаар байгаа бүгдийг нь улных болгосон. Тэгээд 70 хэдэн хувь нь гадаад гарч ажиллах хүсэлтэй байна гэсэн ийм сэтгэлдээ илэрхийлсэн юм билээ. Одоо энэ байдал ямар байгаа вэ? Сайжирсан уу? За Монгол улс бол одоо автократ засаглалтаа болсон гэж ярьж байна. Автократ засаглалтаа болсны нэг шинж нь бол хариуцлага ярьж чадахгүй. Хариуцлага тооцож чадахгүй. Тийм болцсон. Уул нь улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэ хуулинд байгаа юм л да. Үндсэн хуулинд. Одоо тийм биш болцсон. Зүгээр энэ улсын их хурл бол тийм хуулийн гэлц шиг л байгаа гэж гадуур яриад байгаа. Ийм үнэн байгаа. Засгийн газрын хуулийн гэлц шиг л байгаа. Одоо энэ мэнийг өөрчлөх цаг болсон бохоо. За энэ олон яамтууд одоо 10 билүү сонгогдох юм гээд байгаа. Одоо хэдийн яамаа сонгогдох юм? Хэдэн сайд нь сонгогдох юм? За тэрийг нэг хэлчихмээр байх юм. За энэ одоо хэдийн яам байдیں۔ 23 сайд байна уу? За энэ 23 сайд ийм их төсөвтэй 33 их найдын төсөвтэй шүү дээ. Та нар өнгөрсөн жилүүдэд одоо ямар сайхан юм хийсэн юм бэ? Ард түмэндээ хэрэгтэй. Одоо энэ гадаа өнөөдөр юу вэ? Гэр бүлийн баяр гинүү? Гэхдээ ч одоо хэдэн гэр бүл нь сайхан амьдраа, хэдэн гэр бүл нь ямар амьдраад байгаа юм бэ? Энэ гадаад талбай дээр гадаад ирсэн ард иргч бол хэлээд дээ шүү дээ. Энэ засгийн газрыг тоорсон итгэн хүн сайхан амьдарч байна гэж хэлээд байна. Ийм л биш шүү дээ. Хизээ энэ одоо Монгол улс чинь хүн шиг амьдрах юм бэ? Хамаг мөнгөний төсвүүдээр аваачсан, хувийн гишүүлүүдэд дандаа ад үзнэ. Бүгдийг нь хаалгыг бариулна. Тэгээ ажлын байр яа. За, Ганбат гүшүүн. Асуултанд хариулъя. Гантөмөр сайд хариулъя. Ер нь хөгжлийн төлөвлөлт бол баян улс хийж л байдаг. Манайх шиг ядуу улс бол бүр их хийх хэрэгтэй. Хүмүүсээ хэрхэн ядуурлаас гаргах вэ гэдэг дээр тодорхой бодлого гаргах шаардлагатай. Ингэж гарнаа гэд зоримог шийдлүүд гаргана. Тийм учраас өнөөдөр бид нар эх оныхоо төлөвлөгөөг ярьж байгаа. Бидний төлөвлөгөө биелэх ёстой. Биелэхийн тулд чамбаа бүтээлийг их хурл шүүсийн шахаад таллаасаа хилцээд гаргаасаа гэж бодож. Бүх юм болж байгаа, бүх юм сайхан байгаа гэж ярьж байгаа хүн байхгүй. Болохгүй байгаа болохоор л энд ажил хий. Болохгүй учраас болгохын төлд төлөвлөлт хийя л гэж. Хувийн хөвчлээ дэмжихийн тулд тэрийг
хүний нөөц болоод тэр орон зайг бий болгохын тулд төрийн алба өөрөө цомхон болохоос өөр сонголтгүй. Тэрийг өнөөдөр эхэл гэдэг таны шаардлагыг бол ойлгож байгаа. Бид нар одооноос тооцоолол судалгаагаа яам болгон хийж байгаа, сайд болгон хийж байгаа, салбар болгоноо дүгнж байгаа. Ингээд эх ондоо бол энэ ажил өөрөө идэвхтэйгээр өрнөх учиртай гэж ингэж харж байгаа шүү. Амбат гүшүүнэ. Түүнээс биш одоо бүх юм болж гэн, бүтэж гэн. Тэгээ засаг дойрсон гэдэг нь сайхан амьдарч гэн гэдэг бол гүтгэлэг шүү. Тэгвэл их хурлын гишүүдийг тойрсон хүмүүс сайхан амьдарч гэн гэж ард түмэн бас ярина. Тэгээд нэг жоохон бизнестэй хэд чинь сайхан байна гэж бас дахиад нэг хэсэг нь ярина. Ийм байдлаар бид нар бол ажил хийж байгаа бүтээхийн төлөө явж байгаа хүмүүсээ сулруулдаг бүхэл бүтэн соёл бий болголоо. Бизнес хийвэл муухай, баян байвал заваа, шуналтай гэж ингэж тал талаас нь мэрсээр байгаа төрд ажилдагч хүнгүй, хувийн хвшилд ажилдагч хүнгүй болох нь байна шүү нөхдүүдээ. Тийм болохоор бол бид нар энэ соёлын довтлогоог ажил хийж байгаа хүнээ хүндэлдэг, хайрладаг тэр соёлын довтлогоо руу хэдүүлээ орох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бидний дунд бол бүр соёл болчлоо. Нэг гайгүй аятайхан ажил хийж байгаагаа ад үздэг өөр нэг юм соёл сууж байна. Тэрийг нь дэврэгдэг. Би бол гадна талаас энэ нөлөөлөл орж ирж байгаа гэж харж байгаа. Аятайхан монгол хүнийг хямгадахын төлөөх юм. Ажил хийж байгаа хүний нүдний зовхийг унахын төлөөх юм. Тийм учраас бол хэдүүлээ ер нь бол ажил хийдэг хүнээ дэмждэг болсороо. Хувийн хвшилдээр явнаа, эргэлт буцалтгүй чөлөөт эдийн засаг руу алхаж байгаа гэдгээ байнга тодтолж тэрлүүгээ алхаж ямаар байна. Тэр сэтгэл зүрхийн засгийн газарт байна гişүнэ. Сайд болгон тэр байна. Бүгд зүтгэж байна. Хийхийн төлөө байна. Түүнээс биш хувийн хонжоо, хувийн аж ахуй өөдөн татж байгаа нэгт сайд эдэр дотор алга